Royal News мэдээллийн хөтөлбөр. Шинэ 7 өдрийн төргийн үзэгчдээ Royal News мэдээлэл хөтөлбөр хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөр Урагшаа Улаанбаатараар эхлэж байна. Royal News Урагшаа Улаанбаатар. Урагшаа Улаанбаатарын эхний мэдээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхээр шийдвэрлсэн байна. За өнгөрсөн онд нийслэлийн засаг даргын 2 удаагийн захирамжаар нийт 13523 иргэн газар өмчилж авсан байна. Харин цахим системээр газар өмчлүүлэх ажлын 2 дугаар ээлж өнөөдөр нээлтийн хонх зогсноор аль биесээр эхэллээ. Нийслэлд 2003 оноос газар өмчлөлийн ажил зохион байгуулагцсанаар 11 жилийн хугацаанд нийт 110 мянган иргэн газар өмчлөөсний 90% нь тухайн иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан газрууд бөгөөд үлдсэн 15 мянган орчим нэгж талбарыг иргэдэд шууд өмчлүүлэх ажил хийгдэж байжээ. Тэгвэл нийслэлд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлж шинэлэг арга хэлбэрээр буюу захим хэлбэрээр зохион байгуулснаар 2014 онд 5 байршилд нийт 13523 иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэр өмчлүүлэх ажлыг зохион байгуулсан билээ. За тодорхойлбол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2 удаагийн тогтоолоор 49 байршлын хаягийн зургийг баталсан. Тэгвэл энэ 49 байршлаас эхний ээлжинд Баянзүрх дүүргийн хожуулын ам, Сонгойрхон дүүргийн Соёндын ам, Хаавал дүүргийн Эрдэнэ толгой, Багнуур дүүргийн Тариан булгийн 1-р хэсэг, Бахангай дүүргийн Бор үзүр гэсэн 5 байршилд иргэд захимаар газар өмчлөх хүсэлтэд явуулж 13523 иргэнд газрыг өмчлүүлжээ. Ер нь бол өмнө нь бол гэр орооллын иргэдийн хашааныхан яг суурьж амьдарч байсан газрын өмчлөх үйл ажиллагаа явуулсан. Бидний одоо энэ 52 байршилд эхэлж байгаа өмчлөлийн үйл ажиллагаа бол шинээр газар эзэмшиж өмчлүүлж байгаа ийм одоо үйл ажиллагаа юм байна. Зарим нэг иргэд маань бол бидний ямар их үнцэнтэй газар өмчлүүлж өгж байгааг бас тэр бол сайн ойлгохгүй байх шиг байна. Одоо энэ дөрөвд өдөр болох иргэдийн хурлаар энэ 52 байршлыг байгаа энэ иргэнд газар өмчлүүлж байгаа энэ байршил руу цахилгаан татахын хөтөлбөрөөр бид нар энэ дөрөвд өдөр батлах гэж байна шүү дээ. Өөрөөр бүгд нь тог татах гэж байна. Гэрлийн одоо шугам татах гэж байна. Цахилгааны шугам татах гэж байна. Энэ 52 байршилд байгаа газар руу одоо бид нар энэ хавраас эхлээд бас хувийн хвшлийн оролцоотойгоор зам барилгын ажлыг эхлүүлэх гэж. Өөрөөр хэлбэл маш үнцэнтэй газар өгöd байгаа юм. За тэгвэл 2 дугаар ээлжийн захим газар өмчлөл өнөөдөр эхэлж байна. Энэ удаад иргэдийн хүсэлтийг 15 хоногийн турш 24 цагаар 5 байршилд бүртгэгдэнэ. Танилцуулах хэсэг байна. Дараа нь өргөдөл илгээх хэсэг. Өргөдөл илгээх хэсэг рүү бол ороод газраа сонгоод тэгээд өргөдлөө илгээж болно. Хэрвээ илгээсэн өргөдлүүдээ бас харах миний өргөдлийг илгээгдэж үү гэж үзмээр байвал илгээсэн өргөдлүүд рүү ороход энэ дээр бол таны илгээсэн өргөдлүүд чинь харагдана. Тэгэхээр бас таны өргөдөл чинь илгээгдэж үү гэдгийг баталгаажуулж та бүхэн дараа нь хараарай. За үүнд шинээр 5 байршил нь Сонгойрхон эмээл дуулын баруун хоолой, Баянзүрх их цуурай ам, Баянзүрх баг цуурай ам, Багнуур Тариан булаг 2 дугаар хэсэг, Бахангай дүүргийн Хангай хүндийн 1-р хэсэг. За мөн хуучин 3 байршилд Сонгойрхон Соёндын ам, Багнуур Тариан булаг 1-р хэсэг, Бахангай Бор үзүр гэсэн нийт 13831 нэгж талбарт газар өмчлүүлэгдэнэ. Цахим системтэй холбоотой ойлгохгүй мэдэхгүй зүйл гарсан тохиолдолд 1800 1285 гэсэн тусгай утсанд хандаж шууд мэдээлэл авах боломжтой. Энэ бол нийслэлийн өмчийн харилцааны газрын дэргэд ажиллаж байгаа тусгай утас байгаа. Холбогдох ажилтнууд бол шаардлагатай бүх мэдээллийг өгөх боломжтой. Өнөөдөр шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүн таслах ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 2014 оны иргэний хэрэг буурсан бол эрүүгийн болон захиргааны хэрэг өссөн байна. Иргэний хэрэг буурсан нь эвлэрүүлэн зуулчлалын үйлчилгээг шинээр нэвтрүүлсэнтэй холбоотой юм. За 2014 онд нийт 11430 хүнд холбогдох нийт 7603 эрүүгийн хэрэг хүлээн авснаас 6375 хэргийг хянан шийдвэрлсэн юм байна. За өнгөрсөн онд шүүхээр хянан шийдвэрлсэн иргэний хэргийн тоо буурсан нь иргэний хуулийн этгээдийг маргааныг эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дагуу шийдвэрлэдэг болсонтой холбоотой юм а. За тухайлбал 2013 онд 35300 орчим иргэний хэрэг шийдвэрлэж байсан бол 2014 онд 33900 хэрэг болж буурсан үзүүлэлттэй байгаа юм а. За харин захиргааны хэргийн шатны шүүхүүд 2014 онд нийт 2437 хэрэг нэхэмжил хүлээн авснаас 648 нэхэмжлийг хүлээн авахаас татгалзан буцааж 1187 хэргийг хянан шийдвэрлсэн гэлээ. 2014 онд иргэний
хэрэг бол буурсан байгаа. За иргэний хэрэг гэдэг бол одоо хамгийн олноороо гарч идэг ийм одоо хэрэг маргааны төрөл байдаг. Жишээлбэл Улаанбаатар хотод ихэд нэг шүүгчд одоо жилдээ ноогдох хэргийн тов бол 200 одоо 70-80 байдаг. Ийм л их олон маргаан байдаг. За энэ жил бол 2014 онд яагаад буурсан бэ гэхээр энэ эвлэрүүлэн зөөчлөх тухай хууль одоо нэлээд тийм бүрэн утгаараа хэрэгжсэнтэй холбогдоод олон хэрэг маргаан болов шүүхийн бус журмаар бол ингэ шийдвэрлэгдсэн явдал нь бол иргэний хэрэг маргаан шийдвэрлэлт бол буурлаа гэдэг ийм сайхан үр дүн гарч байна. За энэ эвлэрүүлэн зөөчлийн ач холбогдол юу вэ гэхээр шүүхээр явах нь бол цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарсан нэлээд тийм хүн сурталтай үйл ажиллагаа байдаг бол эвлэрүүлэн зуучлалаар богинохон хугацаанд талууд асуудлаа шуурхай шийдээд талууд хоёулаа сэтгэл хангалуун үлдээдэг. Аваад үзэх юм бол өнгөрсөн он бусдын бие махбод хүнд гэмтэл санаатай учруулах гэмтэрэг, бусдын төрөлийг хулгайлах гэмтэрэг, дээрэмдэх гэмтэргүүдийн тоо өнгөрсөн он өссөн дүнтэй харагдаж байгаа. Энэ слайдыг та бүхэнд хувлаад хараацсан байгаа. Тоог нь та бүхэндээс дэлгэрэнгүй харах боломжтой. Мөн дээрэс нь ерөнхий ингээд тоо утгыг хараад үзэх юм бол бусдын төрөлийг хулгайлах, энэ танхаарах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмтэрэг, автын гэмтэрэг гэж нэрлэдэг. Энэ гурван гэмтэрэг бол нийт гэмт хэрэг дотор 45% эзэлж байгаа ийм дүр зураг харагдаж байгаа. Тэгэхээр энэ статистик мэдээлэл нь юг харуулад байна вэ гэхээр энэ төрлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахдаа энэ төрлийн одоо гэмтэргүүдийн гаралтыг багасгах энэ ажилд анхаарал хандуулах шаардлагатай За түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр шүүх аппликейшн ашиглан ухаалаг гар утсаар шүүхтэй холбоотой бүх төрлийн мэдээлэл авах боломжтой болсон талаар танилцуулсан юм. За Америк нэгдсэн улсын Азийн сангийн засаглал ил тод байдлыг дэмжих төслийн санхүүжилтээр бүх төрлийн таблет ухаалаг гар утсан тохирох аппликейшн хувилбарыг зохион байгуулсан байна. За ер нь шинтгэл хийж байгаа альва улс оронд шүүхийн шинтгэлийг хийх олон одоо бүр зайлшгүй тийм стандарт асуудлууд байдаг. Жишээлбэл одоо хуулиа шинжилнэ гэдэг юм уу? За эсвэл шүүн таслах үйл ажиллагааны чанарыг дээшлүүлнэ гэдэг юм уу? За эсвэл шүүхэн захиргаа шүүн таслах үйл ажиллагааг салгана гэдэг юм уу? Ийм олон чухал асуудлууд байдаг. За тэгвэл шүүхийн реформын нэг их чухал асуудал бол юу байдг вэ гэхээр энэ нээлттэй шүүхийн асуудал байдаг. Яах гэж шүүхийг нээлттэй болгоно гэдэг байгаа юм бэ гэхээр шүүхийг олон нийтийн хяналтанд оруулах гэдэг байгаа юм. Олон нийтийн хяналт гэдэг бол цаг наргүй банк хэрэгжижээдэг ийм их чухал хяналт учраас шүүхийн бие даасан шүүгчийн хараат ус байдлыг хангаж хамгаалах хамгийн сайн механизм гэж ингэж үзэж байгаамаа. Завгүй аппликейшнийг интернет дэлгүүрт байршуулснаар иргэд үнгүү татан авч шүүхийн шийдвэр болон бусад шаардлагатай мэдээллийг гар утаснаас хялбар аргаар хурдан хугацаанд авах боломжтой болж байгаа юм. За мөн гар утасны аппликейшнаараа шинээр нэмэгдсэн шийдвэрүүдийн тоогоор за алерт өгөх, шүүхүүдийн утас, факс, имэйл, за цахим хуудас байршлыг Google Map дээр үзүүлэх, хэргийн харьяалал, улсын тэмдэгтийн хураамж, хэмжээлийн загвар гэх мэт мэдээллээр баяжуулснаар шүүхүүд хандах, иргэдийн цаг хугацааг хэмнэн шүүхийн мэдээлэл авалгааны ачааллыг бууруулах боломжтой болж байна. Газрын харилцаа геодез зураг зүүн газраас замчлах системийг боловсруулж байна. Энэ нь ихэвчлэн түргэн тусламж, онцгой байдал гэх мэт төөрөхгүйгээр зорьсон газартаа шуурхай байдлаар зөв олж очиход туслах юм байна. Түүнчлэн Монгол улсын хэмжээнд хаягжуулах ажлыг эхлүүлсэн байна. За замчлах систем гэдэг нь таны одоо байгаа газраас хүрэх газарт очих дүг замыг тодорхойлж өгөх систем юм. За энэ ихэвчлэн түргэн тусламж, онцгой байдал, цагдаа зэрэг төөрөхгүй за газраа шуурхай очиход туслах систем юм байна. За замчлах систем GPS-тэй хамт ажиллах ба түүнд орон зайн өгөгдөл мэдээлэл зайлшгүй шаардлагатай. Объектын хаягийн мэдээллүүд газар зүг нэрийн мэдээллийн сан тухайн байршлыг хайж олох мэдээлэл хэрэг болох юм. За газрын харилцаа геодез зураг зүүн газраас хаягийн мэдээллийн систем байгуулах ажлыг Аранга Төв аймагуд дээр хийж байгаа юм байна. Энэ замчлах систем нь бол одоо тухайн та яг одоо ямар хаан бэ тэр газраасаа зорьсон газартаа хурж болох тэр хамгийн дөт замыг тооцоолоход хэрэгтэй тийм систем байгаа. Энэ замчлах систем нь бол одоо хаягийн зураг дээр суурилж ажиллахаар бид нэр туршилтын ажлуудыг эхлүүлээд байгаа. Энэ туршилтын ажлуудын үр дүнд бол эхний ээлжинд ар хангааг туршаад үзсэн байгаа. Ар хангаа дээр бол одоо томоохон хэмжээний нутаг дэвсээр хамарсан учраас бид нэр 1/100 мянганы масштабтай зураг дээр суурлаад туршилтыг хийсэн байгаа. Тэгээд хот суурны одоо хэмжээнд очиод ирэхээр зураг нь одоо илүү наривчлалтай одоо хашаа байшин тэр хэмжээнд очиод ирэх юм бол бид нэр түргэн тусламж одоо гал команд ч юм уу тиймэрхүү үйлчлэгэнд зориулж замтлах системийг одоо илүү нарийн болгож туршиж үзэж байгаа.
За түүнчлэн улсын хэмжээнд хаягжуулах ажил хийгдэж байгаа юм байна. Одоогийн нөхцөлд албан ёсны хаягжуулалт бүрэн хийгдээгүй, хаягийн мэдээллийн нэгдсэн сан үүсээгүй болон лавлгаа гарах боломжгүй нэгдсэн стандартгүй зэрэг өндөрлөлттэй асуудлууд олон байна. За энэ байдлаас болж иргэд төөрөгдөх, цаашлаа түргэн онцгой зэрэг яаралтай очих хэрэг гарвал хаягжилт дутуу байгаагаас үүдэн асуудлууд урган гарч ирдэг. Тэгвэл хаягжуулалтыг нэгдсэн журмаар хийснээр энэ асуудал шийдэгдэх юм. За мөн хөдөө орон нутагт шорон болон салаа замуудын хаягжил хийгдэх юм байна. За Улаанбаатар хотын хэмжээнд бол хаягжуулалт ажил хийгдснээр за одоо ингээд за гэр ороолоос жишээ нь авахд бол одоо замбрааг байгаа гэр ороолууд маань нэгдсэн системд ороод хаягжуулснаар тий бидний одоо гал команд, эмнэлгийн тусламж гэх үйлчлэгээний ажлууд маань ажлыг хөргөхөд иргэдэд хүрэх боломж нь илүү давуу тал болгоно. Ягаад гэвэл яг нэгдсэн системээр хийгдснээр гал командын ажил чинь цагдаа түргэн тий их мэт манай төрийн байгууллагууд үйлчлэх юм дээрднэ тий угаас дээд түвшинд гаргах ёстой гэдэг байдлаар бид нэр ажиллаж байгаа. За орон нутгийн хэмжээнд гэх юм бол манай Монгол улсын бол онцлог бол тий хөдөө орон нутагт аялахад шорон зам байгаа тий. Шорон зам маань өвөл засгүй зун шавар цуухааргүй тийм байдлаар бид нэр хаягжуулалт ажил хийхээр зорж байгаа. Энэ юу вэ гэхлээр тий орон нутгийн хэмжээнд бид нэр яг баталгаатай замыг сонгож хаягжуулалт ажил хийх ёстой. Тэгээ яг энэ концепт зэрэг бүх хаягжуулалт ажлыг хийхээр бид нэр ажиллаж байна. За энэхүү стандартыг хийснээр гудамж талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэг болон засаг захиргааны нэгж хороолол, талбай төлөвлөлтгүй суурьшсан хэсгийн хаягийн зургийг за самбарыг нэг загвараар үйлдвэрлэх, тээвэрлэх, шалгаж хүлээн авах газар дээр байрлуулах юм аа. Сэлэнг аймгийн Мандал суманд орших ноён уул нь хүнүүгийн үеийн хаадын шарил ба үнэт өв хөрөн гэхээр хадгалагддаг түүхэн газар боловч уулын хүндэд алт олборлох лиценз олгогдоод байгаа гэж нутгийн иргэд болон ноён уулын аврын хөдөлгөөнийхэн үзэж байна. Сэлэнг аймгийн Мандал суманд орших ноён уул нь Хинтийн нурууны томоохон салбар уулсын нэг бөгөөд нийт 650 м квадрат талбайг эзэлдэг. Ноён ууланд сүжигт, зурамт, хужирт, гацуурт, билүүт, 100 мод, булгтай зэрэг 20 орчим ам байдаг байна. За үүнээс сүжигт, зурамт, хужирт гэсэн 3 аманд хүннүүгийн хаад ноёдын 230 булш байдаг бөгөөд Оросын археологчдын судалгаагаар алт мөнгөөр хийсэн амьтны загвартай урлагийн бүтээлүүд, лакан аяга, сав, хивс нэхмэл, дээл хувцас, сүүх тэрэг зэрэг үнэт олдрууд илэрсэн байна. Ноён уулын дурсгал нь Сэлэнг аймгийн Мандал сумаас гадна Төв аймгийн Борнуур, Батсүмбэр нутагт орших бөгөөд тус хайрхны бүс нутагт хүрэл, хүннүү, дундад зууны үеийн холбогдох нийт 374 дурсгал бүртгэгдсэн байдаг байна. За гэтэл ноён уулын бүс дэх гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгож эдийн засгаа сэхэн хэмээн төр засгийнхан үзэж улсын хурлын чуулганаар уг асуудлыг эцсийн хилцүүлэгт оруулахар болсон байна. Канадын Centera Gold компани ноён уулын бүсэд 2300 га талбайд тусгай зөвшөөрөл авсан бөгөөд улсын хурлын чуулганаар Centera Gold компани эзэмшлийн гацууртын орд газрыг стратегийн орд болгоул тус компани үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ. За иймд нутгийн ард иргэд төдийгүй монголчууд ноён уулыг гадныхаар ухуулж сүйтгэүүлэхгүй эртний ховор олдруудыг хадгалан үлдэх нь эрхэм үүрэг хэмээн ухамсарлаж энэ жагсаалыг хийж байна. За жагсаалын төгсгөлд Монгол улсын ерөнхийлөгч улсын хурлын дарга Монгол улсын ерөнхий сайдад шаардлага хүргүүлэн гэлээ. Энэ Сэлэнг аймгийн Мандал сумд очиж бас жагсаал хийсэн эсэргүүцэж сумын иргэдийн хүсэлтээр сумын иргэдтэй хамтраад хийсэн. Энэ удаа бол төрийн 3 өндөрлөгт шаардлага хөргүүлж байгаа маа. Шаардлагыг хэрвээ биелүүлэхгүй бол бид нар дараагийн маш хурц тэнцлийн хэлбэр шилжнэ. Ялангуяа энэ эсрэг конопт дарсан энэ улсын их хурлын гишүүд төрийн түвшинтэй хатуу хариуцлага тооцноо. Бид нар ухуулахгүй бид нар энэ уулаа хойч үеийн хүнүүгийнх нь булштаа авч үлдээ гэж л бодож тэмцэж байна да. Манай ард иргэд Мандал сумынхан бүгд ер нь ухуулахгүй гэсэн бүгд саналаа өгж байгаа. Ер нь бол өрхөг л байгаа. Бид нар 100-аас ирлээ. Ноён уулын хамгааллын хөдөлгөөнөөс оролцож байгаа. Зохион байгуулж байгаа нөхөрлөнд оролцох сая өнөглөө соодлоор орж байгаа. Бид нар их нутгийн улсууд бид нар Монгол улсын төлөө зүтгэж байгаа. Уул тэр нуудаа ноён уулын төлөө тэмцэж эднээ сая хөрөлцөн ирээд байна. Одоо хууль нь бид нар энэ тэмцэж байгаа хууль нь ингээ батлагдахчих шиг байна. Ер нь батлагдана гэж байна. Тэрнийг батлуулахын төлөө бид эсэргүүц гэж бид хийж ирсэн. За түүнчлэн ноён уул нь гол мөрний урсад бүрэлдэх их усны сан бүхий газрын хамгаалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг
хориглох тухай хуулийн үйлчлэлд багтаж байгаа. Энэ мэтчлэн ноён уулыг хамгаалсан олон хууль тогтоолууд байсаар байтал гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгож Синтеракол компаниар олборлуулах хэмээн зүтгэж байгаа юм. Өнөөдрийн жагсаал цуглаанаар ноён уулыг хамгаалахаас гадна урт нэртэй хуулийг анх батлагдсан хувилбараараа амьдралд хэрэгжиж биелэлээ олж цаашид ямар нэгэн дагаж мөрдөх журам тогтоол нэрээр үйлчлэлийг нь сулруулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байгаа юм. Бүх хүнтэй элдэг бай. Олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн хүнтэй элен далангүй бай. Бенджамин Бусад мэдээллийн товчийг одоо хүргэе. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн үйлдвэрийн бааз, Онгорсар, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн захиалгаар нийт 98 ширхэг автозамын тэмдэг шинээр суурилсан байна. Мөн нисэх биокомбинатад 22.5 км шин замд Total Inch компани захиалгаар өнгөрсөн оны эцэс болон энэ оных нь 182 ширхэг тэмдэг суурилсан автозамын ослыг бууруулахад ихээхэн үр дүнтэй ажил болсон байна. Өнгөрсөн 20 хоногт нийслэл хотын төв зам дагуу 24 ширхэг хайс эвдэрсэн байсныг засч сэлбэн нөхөн тавьж 18 ширхэг урсгал тусгаарласан төмбийг шинчлэн байгуулж 85 ширхэг хазааж өмөрөөсөн тэмдгүүдийг тэгшилж арчилсан байна. Түүнчлэн эвдэрч хэмхэрсэн 64 ширхэг хогийн цаавыг засч нийтийн эзэмшлийн талбайд байршуулахад бэлэн боллоо гэж нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээлж байна. Төсвийн тодтгол батлагдаж эхийн алдар одонтой их хүүхэд бүрт тэтгэмж олгохоор болсон байгаа. За одонтой эхийн тэтгэмж хүүхдийн мөнгийг танах засгийн газрын саналыг улсын хурлын гишүүд дэмжсэнгүй. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга ганц огт өнгөрсөн баасан гарагт төсвийн тодтголын хилцүүлгийн явцад эхийн алдар одонтой их хүүхэд бүрт тэтгэмж олгохоор тогтсон. За тодтгол батлагдвал хүүхдийн мөнгийг даваа гарагт дансанд нь шилжүүлэхээр бэлтгэж байна гэсэн юм. Монгол Улсын ерөнхий сайдын ивэлдор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монголд үйлдвэрлэв цагаан сар 2015 үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-наас эх сарын 4-ний өдрүүдэд болно. Үзэсгэлэн худалдаа Мишель Экспо Драгон төв шөнийн зах болон нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулагдах юм. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-нд эхлэх бол аль бие усны нээлттэй 5 гарагт хийх гэж байна. За энэ удаагийн үзэсгэлэн худалдааны ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын аж үйлдвэрийн яам, хүнс хөдөө аж ахуйн яам, нийслэлийн засаг даргын тамгын газар оролцож байна. Онгорсаар нийслэлийн хэмжээнд дэргэд болон аж ахуйн нэгж байгууллагаас гаргасан гэмт хэргийн шинжтэй 3274 гомдол мэдээлэл прокурорын байгууллагаас хяналт тавьж ажилласан байна. Үүний 821 буюу 25%-ийг бусдын игд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл эзэлсэн байна. За удахгүй Монголын уламжлалт баяр цагаансаар болох гэж байгаатай холбогдуулан томоохон зах худалдааны төвийн хөдөлгөөн ихсдэг бол дээрх байдлыг далимдуулан хулгайн гэмт хэрэг нэмэгддэг. Тиймээс ард иргэд зах болон худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ сонор сэрэмжтэй байж эд зүйлээ худгаад алдахгүй байхыг нийслэлийн прокурорын газрын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх олон нийтийн харилцаа албанаас сэрэмжүүлж байна. зорилгоос буцах цаам мянга байхад харин түн рүү хөдлөх цам ганцхан байдаг. Хэсэг хугацааны дараа хөтөлбөр үргэлжилнэ.